Одоо манай ээж өнгөрөөд тэрнээс өмнө ингээл бас баахан хүмүүс ингээл дотны хүмүүс өнгөрч байгаа байхгүй хамт ажиллаж байсан. Ингээл хоёулах нь ажиллаж хахад их чирэгч өнгөрөөл тэгэл ингээл зүгээр харж хахад ярилцчих. Нэг адилхан мэдрэмж бас хүмүүс туулж байгаа шүү гэж заавал намайг нэг ойлгох халбгүй тий. Тэрнээс арай хүчтэй хийж эхэлсэн юм шүү. Арай meaningful орж ирсэн. Одоо арай юу гэх утга учиртай орж ирээд за нэг ийм хүний одоо 10 секунд үзсэн ч гэсэн нэрээ хүмүүс чи ийм байдаг ш. Би ер нь ганцаар бол биш юм биш үү гэдэг нэг ийм мессеж бас байх хэрэгтэй болов уу гэж бодсон. Тэрнээс нэг хүн үзсэн ч тэр чинь чухалхгүй юу тий. Гэхдээ яг нөгөө чиний ярьж байгаагаар ингэж санагддаг одоо сошиал бүхэл зөндөө л юу байгаа шүү дээ платформ тий. Facebook байна, Instagram, TikTok, Threads гэл тэднэр дээр ихэвчлэн нөгөө хүмүүс яг ингэдэм юм шиг одоо би тэгдэг надтай адилхан хүн байна уу? Би ганцаараа биш юм байна. Зөндөө олон юм хүн байдгийн байна гэл нэг асуудлаа ярьдаг. Өөрийнхөө нөгөө зан чанарыг хилдэг штеп. Тэгэнгүүт өөртөөгөө адилхан зөндөө олон хүн байдгийн байна гэдгийг мэдрэхийг хүсээд тэгж бичдэг юм болов уу? Бичлэг оруулдаг юм болов уу гэж бас бодсон шүү. Ивент эдгэгч Батга эмчилгээ, арьс арчилгааны брэнд Biamon Anti-Acne